Чингис хаан чи бол харгис хийж юм да. Би харгис хийсэн бол чи өөрөө юу юм? Хулгайч, дээрэмчин, худалч, ярагчин биз дээ. Чи төрөнгөнд чунаж галтан ганц ч мэсгүй миний 499 худалдаачдыг алаа биз дээ. Чи харамын бодсон дон одрол хотын хичнээн олон цэрэг иргэний амийг хөнөө. Тэдний дотор хичнээн олон хүүхэд эмэгтэйчүүд байсан бол би чиний нохоо шиг хуцгийг сонсохгүй. Намайг нэг давчаад зүйл болсголгүйцээ. Давтуулын баатрыг нүдээ тавьчих хөмсгөө атруулах нь үгүй үзэлтэй. Хайрхан. Чи намайг уурлуулж яваад амар хаан өгчихье гэж санаа юу? Би уурлахгүй. Чамайг тийм ч амар өгөхгүй шүү. Ам тавихтан яаж арж байгаа аль чинь би харна гайгүй. Би чамайг аллаахад хэлж залхаалгана да. Чиний тэр аллаагч намайг яаж чадахгүй? Энийг чирээд гараад. Чингис хаан нь чөтгөр шулан биш биз дээ. Үгүй энэ гайхмаар юм аа. Тэд манай хэрэм дээгүүр хараагаад гарчихгүй. Тэд нар хэрэм дээр яад уталж гарсан юм. Хава, Чингис хаан балгасыг бүсэлж авчихсан өмнө та бошоохоо шовтолж гараарай. Хөөе, ухаан ч нухад өгчихөө. Эрэ хоргоо дансаад байдаг нь. Бөслөтийн шавтлуу нүхлээсэндээ өөрөө. Тэд нэгтэй мэрэгэн харваач байхыг хэмэд гэм. Хава, энэ балгасыг хаашилаа над тушаачгаа. Та энд байвал зүгээр зовхын нэмэр. Чи намайг хөөж явуулаад өөрөө улсын хаан болгосноо та байгаа биз дээ. Хава, явъя, надад явъя. Чи бас яв. Хайр чанж мэн. Хоёр надад яв. Одоо явъя. Самарканд хот. Дайны гол гэмтэн хайрхныг засхан тэрдүүлсэн. Одоо миний чигээд баруун яв гэж тэр явсан манай цэргийг заасуулсан Мухаммед султаныг барихад үлдээ. Уулж бай. Самарканд хотоос ганц огтон ч гарахгүй болсон цайсар бүсэл. Бид агаулж оргон гарчээ. Эсвэгөөс миний сүнс сэвшээ салхимэд яваад нисэн одох байж. Харин тийм ээ. Эцэг миний сүнс Самаркандын хэдэн зуун мянган зэрэг ард иргэдтэйгээр хамт яваач очаагүй тэн очин би хаан явсан үр зүрхэн өвдөх болно. Төмөр мэлэг жанжин минь. Тэднэр бит явна. Бид бүсэлтийг сэтэн гарсан болохоор ашигтай байрдал цаг мөч олдсон шүү дээ. Эргээд ирэх үе ирнэ гайгүй. Явъя. Самарканд хот манай гэрүүл таны дайны гал орхив. Аюул гамшиг тохиолдсон цаг хотын оршин суугчдаа бид хаяад байлаа. Дүүсэн илдэн гутаад сарпуул цэргийн түл зэмрон өгүүлж. Түрэг Кипчак өвөг дээдсийнхэн ариун сүнс оршсон үзэгслэнд Самарканд хотоо гаргуунд нь хаялаа. Ядалатын хүн тайчмын. Одоо бүгд оройцсон. Адныг улсын хаан айгамсаг тохиолдоход ард иргэдийн хайж яваад хүүхэнд муу нэрэн үлдээгээд мартагддаг жамтай. Тэвчнуудаа Султан хаанд ганц өөрт нь тэр гайхаж тохиолдсонгүй. Харин хэдэн 10 сая хүн айны гал хөсөр хаягдсан байсан. Дэ өгнө монголчуудыг ангөрөө хийж номсом харуулахаас өөр эд шидгүй ард түмэн гэж боддог байсан юм. Ядаж байхад ээжийн зээ хайрхан Чингис хаан гэж галзуу бухыг уурлуулж аргисан. Гэтэл далайн хар салхимэд гайхамшгийг Чингис хаан очирна гэж хэн мэдхэв.
Та нарын дунд Сартуудын баатар нэр хүнд бүхий гавьяасан сайд олон байгаа. Одоогийн энэ хүнд бэрх байдлаас мултран гарах ямар арга зам байна да. Өөрийн санаа бодлоо харамгүй хэлээч. Одын цав газрын бүс нутгийг аврах найдваргүй болсон. Мэд бодит байдлаагаа эвдэрч Улоо шаан Иракийг хамгаалах хэрэгтэй. Үүний дээр газар бүхнээс зэрэг дайшлан мусульманчуудыг хүртэл зэрэг дайшлах хэрэгтэй. Тэгээд Амуу дарья мөрний хэрэг дагуу хамгаалалтын шугам байгуулъя. Тэгвэл Чингис хааны байлдааны морд одын нөгөө иргэн ариун дагшин газар гарч чадахгүй. Ялагдуулаа яах вүлээ? Би тэдэнд гүйцэгдэн алагдуул яах вэ? Тэднийг ялах ангалттай хүч байсаар байна шүү дээ. Харин ялангсан итгэл дөргөл дутж байна. Дээр нь бас Чингис хааны шиг байлдах бодлого уран дайд арга дутаад байна. Тэр бүхнийг манай данжид сурах гэсээр байтал ядагдаж гүйцэх байдаг юм шиг. Тэр болохоор би шийдвэрлэх тулдаа хэлгүй ухрыг исэн санал тавиад байна шүү дээ. Аашаа ухрах гэж. Урдгөрөө. Али хаан балуун руу юу? Угаа бүр урагшаа. Бидний гайвуулаад байгаа энэ Амуу дарья морноос холхон тусмаа сайн хэрэг монголчуудад айлгуулах хол гүжинэн рүү явах хэрэгтэй. Арай энэ цүгүр дуурахгаагүй үстэй. Тийм ээ. Яг тэгдэв. Иракийн султан таныг нутагтан хорогдохыг зөвшөөрсөн шүү дээ. Эндээс тэрэгмөр исүүлээд султаныг хамгаалж байна. Энэ чинь бас нэг ухрах гац байна шүү. Бидэнд дотлох зам байхгүй юм уу? Манай агуу их Сартуудын ялгуулсан тэр ядагдсан төвд хүрэх нь байна шүү дээ. Ирак руу ухран гин шүү. Бид гэгэн туудлыг хуучин нийслэл үргэнтэй Чингис хаанд алдах гэж юу? Жалаладжийн ч дугаа бай. Баламд зоригаар баатар болдгүй юм шүү. Үгүй. Төмөр мэдэг жанжны хэлсэнчлэн бидэнд дайсныг ядах зүрх зориг тусаад байна. Хэрвээ хаан эцэг та тэргийн эсийг надад өгөөд өөрөө ухрвал би Чингис хаантай нэгийг үзмээр байна. Султан эцэг минь. Бид ард түмнээсээ ирэх 3 жилийн татварыг урдчлаад авчихсан шүү дээ. Тэгчгээд аюул гамшиг тохиолдонгууд эднээ хаяа зогтно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Харин ард түмнээ эрсэл зоригтойгоор хамгаалах учиртай биш үү? Тун энгийн утгатай үг. Ялаладжийн тэргийн эрх мэдэл авах юм бол угтаа далгамжлах эрхтэй болно гэсэн үг. Айгүй бол 20-ны шинэ султанаар өөрийгөө өргөмжлөх юм билүү? Хэн мэдв? Наад өмхий үгтэй хэлий чинь огтоод өгье гайгүй. Бүгдээрээ болцгоо. Дэмсгээд авчи. Султан хаан минь. Монголчууд ирлээ Султан хаан минь. Явцгаая. Нөр аваад ир. Нөгөө эрдний элчтэй байна. Хурдан зогтаагаарай. Хурдаарай. Султаныг хамгаалж монголчуудыг өгсөн байлцгаая. Энэ Мухаммед султан их зачламсан хүн байх шүү. Бидэнд хоолыг тавьчихад явчих. Харахгүй бодох нь тэд бидийг оцсож бодсошгүй. Тэрэмжтэй явах юм бэ? Тэгвэл эндээ бод сайн хоолод яваад хотоос нь хоосон Мухаммедийн араас нэхэхэд оройтох юмгүй. Бугаад эндээ үтгий. Гадар сайдаа одоо хаашаа бүдэрв? Султан хаан минь бид харанхуй шинийг ашиглан Малихын хот руу явцгаая. Тэгэхээр өстэй. Маргааш өглөө нэг сайхан мэдээ дуулах байгаа. Явцгаая. Мухаммед султан ордносон ичгүүртэйгээр оргон зайсны хүчинд Чингис хаан ердөө 8 хоногийн дотор Сартуудын шинэ нийслэл Самарканд хотыг эзлэн авлаа. Манай их зэрэг Самарканд хотод ороод ирсэн. Тэргүүд хотын оршин суугчдыг хотоос гаргаж ийн. Нөгөө сайн дурааран бууж өгсөн ладын толгойлогчдыг хамгаалсан дан авсан уу? Авсан. Тэдэнтэй холбоо өгөхөд 50 мянган хүнийг хотод үлдээхийг зөвшөөрсөн. Харин заануудын яах вэ? Эр чинь юу вэ? Уйг дуулахтаа 20 заан манай зэрэгтэй тулцсан шүү дээ. Ягаад хэмээрээ том битэй урд хошуутай сонин заанууд. Нэрэн бид нар чинь урд хошуутай хачин амьтад харагдсан шүү. Гэ хаан. Бид чи хөөх юм байна лээ. Чи тэгтэн хөрдөд байгаа юм уу? Тэгвэл олон хатан яахаа мэддэг дээ. Итгэв. Моосхан тэр шаанч тэгээд юу идэх юм бэ?
өвсөл иддэг байдгүй. Тэгвэл заанаас хад туугаад бэлчээж болох нэ? Юу ч яаж болох юм бэ? Манай одон зэрэг бид хишгэж авсан шүү дээ. Ямар тэдний буруу штэ. Биднийг өршөөж болно үсттэй. Бусдын дуршилтаар дайнд орсон болохоор тэднийг өршөөж болно. Хаантан аргагүй уужим дотор тайж юм да. Тэдэн зааны хүртэл алж твчдэггүй байх шүү. Одлогдсон хүмүүст бас энэрэнгүй хандаач гэх гээд байгаа юм биш үү? Үгүй дээ. Би танаа ямар нэгэн танаа агуулаа. Бид нар чинь 8 хоног эсэргүүцэж манай цөмбөс цэргийн амьнасыг хөнөөсөн улс. Гэхдээ тэд чинь заанууд шиг осол бүсгийн хатгаасаар байсан хүмүүс шүү дээ. Энэ хүмүүсийг яах талаар надад нэг бодол байгаа юм. Ямар бодлол дөрөв? Тэднээс 3 түмэн уран дарахныг авч ноёд сайд нартаа хувааж авах хэрэгтэй. Энэ чинь хуучин журам байна шүү дээ. Харин нутагт цэргийн нөөц багсаад байна гэж та санаа зовоод байсан шүү дээ. Тэгвэл 30 мянган залуу ирсийг шилж яваад цэрэгтэй илсүүлж болохгүй гэж юу? Нэрэн эднэрийн ядыг гавьяагаар цайруулж болох юм байна шүү. Гэвч үлдсэн 100 мянган хүний яах юм болж байна? Надын толгой зөвчөр нь 200 мянган алтан динар гаргуулад буцаагаад явуулвал Моотхны аавын нутаг оронд жил бүр албан татвар төлдөг 100 мянган хүн нэмэгдээ гэсэн үг шүү дээ. Чомыг үнээр мэрэгэн шийдвэр гаргаж байна шүү. Чом мэрэгний үгэнд бүрэн автаж болохгүй. Бид нарын эсрэг ширүүн эсэргүүцсэн зарим хүмүүсийг хэрхэв зүрдэггүй. Омн нөх хожгаад шатааж устгаад үнсийн сүнсэн тэнгисэн яроод юу гэж болно. Даанги тогтноо. Наяа. Миний зарилыг ясчлан гүйцэтгэд өөхөх яттай хүмүүсийг ядгаад аваад ир. Би өөрийн гараа тэднийг хийсэн. Мэдээ. Өмөргөн би чамд нэг үлэг зэрэг өгье. Би хот руу орж хэрэгтэй гэсэн юм олж авлаа. Юу сайн? Чомргэн хоёулаа цугаа үйдэхүү. Хоёулаа. Өөчиг төвдөг юм чичиг. Чараач. Өөдөн утсын хүн ахаад байна шүү. Алив. Хөртөн тэрэгэн дээр ачаад байгаа. Хөртөн жогоо. Цомргийнхаа хүмүүс бүгдээрээ лах мөнгө гэдэг байдлыг хурааж байгаа. Та яагаад хатсан өвснөгөө тоглуулад байгаа юм бэ? Чи нүунийг яаж ойлгох вэ? Хөртөн зөөгөөд. Алив түргэж. Агуйх султан хаан манд тугай. Хотын хаалга хурдан түнжээд намайг ирсэн гэж хэлж дуулгаж болохгүй шүү. Харин шашинтны аимшигт ослогооноос холхон байсан дээ. Цаава. Зүүн хэдийн байдлыг хэрэггүй. Одоо юуныхан зүүн хэлээд гарах байх вэ? Монголчууд Самарканд хүртэл ороод ирээ үстэй. Эдгээр юу яах вэ? Нар дор бүрнээ амиа бодцгоо. Аава. Яах гав? Одоо энэ бүх гайвалтыг зайлуулах ямар арга байгаа юм? Элээд хэлдэ. Ааштай бид өнгөрсөн. Масад шийдвэрлэх тулуудаа хий гэж донгосох гэж байгаа юм чи. Жалаладдин чи үргийн чот руу хурдах яваад эмээ их хатна нааш наваад ир. Удахгүй Чингис хаан тийшээ давтах байх. Явцгаа хурд явцгаа гэж шүү. Ууцнороо хариуг тасарх нь байна. Жаахан амраад авъя. Нар бүгдээрээ цаашаа холдоцгоо. Иргэмдээч. Султан хаан. Юу болов? Американтаас хүн ичээ. Дэмо. Хурдан оров. Амар жанжаа. Султан хаан. Самарканд эзлэгдчихлээ. Юу гэнэ? 8 хоногийн дотор би 110 мянган төгрөг алдлаа гэж үү дээ. Чи их замдаа зэвтээд хардаггүй байж.
Самарканд эзлэгдсэн чинь Чингис хааны эвтэрийг удахгүй ийшээ нэгж ирнэ. Одоохон үзэг рүү дугтаацгаая. Малихэ Ноён том. Энэ ямар газар вэ? Энэ бол Балихэ гэдэг хот байна. Мөхмөд султан хүүтэйгээ энд ирсэн үү? Ирсэн. Тэр Монголын цэрэг дүүцэхгүй хүчтэйгээд манай хотын цэрэгийг хуу хамт яваад одсон. Уртан зогтж байна шүү. Хаашаа зогтав? Өмнө зүг. Та нар манай зэргийг мэдхүү. Мэднэ. Эсэргүүцэл үзүүлээгүй хотынхныг ядагч үү гэсэн. За тэгвэл чи бидэнд нэг газар шиг гаргаж өг. Би танаа хотыг удирдах даргаыг томилж үлдээ. За чи явдаа. Их зэрэг хотод орохгүй. Султан Мухаммедийг үргэлжлүүлэх хөөг басыг мэдэгд. Самарканд хотын дээр сэрээ одов. Энэ морины хөлс гарталтай хөх зайтай газар байгаа да. Хурдан морд. Хой, ямар чухал хэрэг гарсыг асууж болох уу? Агуу их өөдөн ихийн гигэн сүнс мөнх тэнгэрт ажиллаа. өөдөө хоёрын дэргэдний хэм бачи. Шүн дунд гинэд өөд болсон болохоор эрдэнэ хадаанд гацаарай гэсэн. Ямар нэгэн захиас хэлсэн үү? Хөр химэн нэг юмыг амандаа бутнаад байсан гэсэн. Юу тэр вүлээ? Хүмүүжин хүмүн хаан вэ? Яагаад эргэж ирэхгүй вэ гэж хэлсэн. Хүмүүжин хүмүн хаан вэ? Хүмүн яагаад ирэхгүй вэ? Хаан. ээж та намайг уучлаарай. Таны төрүүлсэн, өргөсөн бүх хүүхдийг аваад наашаа гарсан. Таны хаан толгойг түшиж өнгөрөх ганц ч хүүхэд нь орхидгүй явж байна. Та минь биднийхэн төлөө насан үт сэтгэл тавьсаар исэн. Гэтэл хорвоо гохтон та минь авантараа та намайг өршөөгөөрэй дөө. Хүмүүжин
Эжээ та намайг битгий орхиороо. Эжээ юу болоо гэж хүүгээсэн? Орхихгүй. Гэнэ уцаагалтын юм яагаад ийм гашуун байдаг вэ? Сайн гашуун ч гэсэн өвчин тустай. Үнэн үг дуулахад хэцүү ч гэсэн явдал тустай гэдэг намшаад байдаг гэж чөмөлд хэлсэн. Үнэн үг дуулахад хэцүү ч явдал тустай юм уу? Хабан энэ үгийг цаад чөмөргөн чинь надад зориуд хэлүүлсэн хэрэг үү? Таны гашуун юм уух дургүй байдаг болохоор би 60 өөрчил гэсэн чинь надад тэгж хэлсэн. Яасан? Таны сэтгэлд нийцсэнгүй. Уцаагалтыг эсэргүүцэл үзүүлсэн хотын иргэдэг устгах тушаадан өөрчлөөч гэхдээ би зөвшөөрөөгүй юм л да. Тэгээд Яагаад тэрвэ? Тэрний хэлсэн буруу гэж үү? би дайны эхний 3 сард түмэн зэрэг анзсан. Хэрвээ очсон газар болгондоо ийм хэмжээний хохирол амсаад байх юм бол хүн удахгүй ганц зэрэггүй хоцорно шүү дээ юм. Хаантаа. Өснөр хэлсэн үү? Гадаа хүлээж авах. Цаадуулан орооч. Цаадуудаа оруулж. Мэдлээ. Хаан аавын амрыг айцгаая. Тандар сайн сонс. Чөмөргөн бодвол мөнх тэнгэр манай Монгол улсын мандал бадрын их үйсийн төлөө хишиг болгон хайрлагдсан эрдэмт хүмүүс юм шүү. Тийм болохоор та нар тэрний хэлсэн болгоныг миний үгмэд ширхэгчлэн дагаж байх хэрэгтэй. Мэдлээ хаан аава. Бид одоо Самарканд хотод хийгээд байх ажилгүй болсон болохоор уучин нийслэл үргийн чигэд хэр удахгүй явна. Одоо Сартууд улсын хамгийн том дагнын далран суугаа энэ хотыг эзэн авч чадвал эдний талд ядалт бүрэн ирдэг гэсэн. Беймэн яхан жидэрхэд байгаа болохоор үргэн чигээд тэгэхэд таагуур гардан өдөрт. Мэдлээ хаан аава. Энд 100,000 зэрэг 1 сая иргэн байгаа гэсэн. Та нар дайснаа дорд үзэж болохгүй. Би та нарт их зэргийнхэн хагасыг өгье. Эрн, Чулуун, Сэлмэ, хойвдай нар та нартай хамт яв. Самарканд одоо цагаатай мэдлийн улс болсон. Үргийн чигэдсний дараа тэнд 40 хаан тулсан байгуулах болно. Эм болохоор их зэргийг зүс өдөртөж яваг. Ойлгов. Ойлгоо хаан чинь. Санснаас үргийн чи их баян чинээдэх газар гэж дуудсан. Тэм болохоор айл болохоор айгуу шиг өвдөж сүлгэж үзээрэй те. Тэгээд надтай байн холбоотой байсан. Би удахгүй тэр наран шингэхэд үгийн баян тансаг хотыг үзэхээр очно. Фуха хаан аава. Танд өөр хэлэх зүйл байна. Өөр хэлэх юу байх вэ? Зөв чи гарахтаа чөмөргний дуудчих. Уулзах хэрэг байна. Мэдлээ хаан чинь. Яасан бэ? Цагаатай. Чи минь харалсан дотортой хүн юм аа. Аавын хөдөлж өгшөрснийг харахгүй байна чи.
тэгмэн. Тэгмэн. Өчигдөр өвөө намайг дэгдээ байж өгсөн. Би чамайг аваад явъя гэж өвөд чинь. Тэргүй дээ өвөө над тун сайн байдгийн чинь. Юу гэсэн үг вэ? Өвөөгөө сайн байдаг гэдээ автахаа явахгүй хэрэггүй аа. Үгүй л дээ. Би өвөөгөөс сурч авах зүйл зөндөө их байгаа шүү дээ. Моотха. Дайны дараа хоёр бай. Миний байгуулсан улсад очиж өөрших болно. Аавыгаа тэмдэг тэсний дараа чи хаан ширээ залхамжлах учиртай шүү. Мэдчихэв. Тийм болохоор өвөөгийнхөө дэргэд дандаа байгаад иж болохгүй. Тэгвэл би өвөөгөөс асуучаад ирэх үү? Хэрэггүй. Би өөрөө асуучаад ирэх. Чи маадгоныг авч яваад байв. Энд байхад чиний санаа амархгүй байна гэж үү дээ. Үгүй дээ хаава. Хаанаас ирэх вүлээ? Миний тайлбарыг сонсомооргүй байна. Маадгон бол миний хамгийн хайртай ач хүү. Тэрнийг дэрэгдэн байлгаж болохгүй гэж үү дээ. Болсон л доо. Гэхдээ Одоо чи явж болно. Шүтээ. Цагаатай. Хаава. Маадгоныг миний дэргэд үдээсэндээ санаа амраа байж болно. Цаг нь болохоор чиний оройг задгамжлах жинхэнэ хан хөө чамд үдээлгэж өгнө. Би одоо хэлсэн бодлоор хүүхдийн инээ төрийг сонсож баймаар юм шүү дээ. Би чадаа юу л болоод байна да. Өөрөд нь хүүхдтэй ингэдleenх нь ясамсгүй байсан юмсан. Улаан. Хөөсөн уфан шиг оргоод миний энэ усахад бүгдээрээ буурал болчихж юу? Яаж вэ? Үгүй хаантаа. Таны сахад ус хоёр гашууны дэвсэндээ будагсан төдий юм байна. Таны би өдөр эрт тусан улам сайжирч байгаа шүү дээ. Хаантаа. Та намайг дуудуулаа. Чөө мэргэн суугач. Зүгээр дээ. Хаантаа. Өнөөдөр таны царайд ус их сайхан байх чинь. Тийм байна гэж юу? Нэр нь хаантны багш өнөөдөр их сайн байгаа шүү. Итгэхгүй бол та босоод үзэлтэй. Удаан чи намайг нэг түшээтгэж дээ. Хаантаа. Таны би дөнгөж идаарчиж байгаа тул жаахан сууж амрах. Гайгүй болсон байх шүү. Чөмөрдөн чи бас суугач. Гэлээ хаантаа. Өнөөхөө чанчун бомбаас сураг байна уу? Би энэ талаар танд дуудах санаатай байсан юм. Ерөө ахаа чанчун бомбод бараа болон Янжийн хотод ирээд байгаа тийм. Хайста. Таныг Сартул улсыг дайлаар мордсон гэдгийг дуудаад ирэхээ байчихсан гинэ. Яагаад тэрвэлээ? Танд нэгэн айлтгал бичиг ирүүлсэн байна. Хамгийн гол хэсгээс нь дуудаад хач. Дүн жоо гадрын цаашаа хошууны ядуу бомб чүүжийн айлтгал бичиг. Ойр дих хаантаа дорд миний эрдмийг голдгүй өрсөн явдал их талархлаа. Гагц ядуу бомб би сурсан мэдсэн эрдэм чадал мөксийн дээр бүтэл насны зүнэг тэнэг залгаж Наадах одоо юу гэсэн утгатай юм бэ? Өөрийгөө эрдэм чаддаггүй гэж бас нас дээр гарснаа үгүйсэх хэрэг. Урд нь алтан улс болоод сүн улс олонтой урьж байсан ч очиж байсангүй. Харин энэ удаа хаан таны урилгыг хүлээн аваад луугийн хүрхрээ сонссон мэт очихоор давдсны учир гэвэл Чингис хаан та урд хожид байгаагүй тэнгэрээс саяа цэцэн бэлэг эрэмгий дөрөгтэй хэмээн дуулсны тулгуудаа. Энэ үгийн утгыг би ойлгож байна. Намайг алтан улс болоод сүн улсын хадаас илүү эрдэм чадaltaй хүн гэж их л тад өгч байгаа хэрэг байна л дээ. Энэ удаа херуу цасыг туучин хаан эзэнд бараадах юу хэмээн санаад Янжийн хотноо хурж ирдэг. Хаан та Сартул иргэнийг дайдаар мордож хэдэн мянган байр холдон удсан тул Янжийн хотод ирээд таныг энд байгааг мэдчихлээ. Тэгээд хичнээн хол газар хэр зэрэг удаа явахыг мэдэхгүй гэсэн санааг тэмдэглэсэн байна.
ашгүй хэрэгтэй. Харин эзлэгдсэн иргэний сэтгэлийг олж чадвал удаан хугацаагаар ноёртон тогтоож чадна гэдгийг би ойлгосон хүн. Харин би тэр улсыг засах их ёсыг одоо болтол ойлгож ухаарч чадаагүй байна. Тийм болохоор та одоо надад ховон их хэрэгтэй байна. Би нэг их удаа насахгүй байж мэдсэн. Тийм болохоор миний үр ачнаар таны сургаал ховон их хэрэгтэй. Энд яаралтай наашаан ирнэ үү гэж бич. Марцнаас Монгол улсын ванд цэрэг гаргаж жанчун бомбыг наашаан хамгаалan ирүүл гэж хэлүүлээрэй. 30 газар тухмын өртөөний газар сайтар амраан байж байх хэрэгтэй. Тэгээд аль болох хурдан надтай уулзах. Хаан та ийм чин халуун сэтгэлээр урж байхад чамчун бомб заавал ирнэ. За. Чи явда. Хаантан та жаахан ядраа байлгүй. Жаахан амралтай. Утлаач өмсөг байгаа юм да. Оо тийм. Хаантан. Удаан. Би чамд нэг нууц задлаа. Би ойрхон үхээс маш их айдаг удаад байна. Хаантан. Ингэж их айж байсан урд нь санахгүй юм. Яг л одоо өгчих гэж байгаа юм шиг л. Хаантан. Та битгий юм ярьсан. За би ярих бай да. тэргүй би тэр өхөлгээ чинь хажуугаар хичнээн дүүл хичнээн удаа шот байраад гарсан юм шүү. Тийм ч аймхай хөлжгөр амтан биш ээ. Харин ийм эрт өгчмийг байна. Чигээр тийм ухамсартай гэсэн хэдрүү үсэл алгал та. Мөнх тэнгэр надад 10 нас нэмж хайрлуулна болох юм. 10 жил. 10 жилийн хугацаанд би дөрвөн хүүгийнхэн эзэн тулсыг төгнүүлж өгөөд өнгөрсөн юм. Энэ 10 жилийн хугацаанд би алтан улс, сүм улсыг мөхөөж хятад орны бүхээр нийцлэх болно. Энэ 10 жилийн хугацаанд би морин бэлдээр сурч амжаагүй олон зүйл суралцах болно. Энэ 10 жилд би эрдэм сүрийн гайхуулсан нэгэн үеийн баатар хааны сүрлэг хөшөөг сүндрүүлэн босгоно. Удам. Би дахиад 10 жил амьд явж чадах болов. Чадалгүй яах. Гарцаагүй чадна. Чанчун бомб 300 нассан гэвчлээ. Тэр хүн тань дээр ирээд мөнхийн хөтгийг олох арга зам тааж өгнө. Тэгээ та 300 жил наслах чинь бид. 300 жил гэв үү? Ердөө 300 настай модал үзснээс биш 300 настай хүн үзээгүй шүү. Ерөө хаа өөрөө тэгшүүлсэн чинь. 300 жилд хичнээн чих хэрэг амжуулж болох юм. Хэрвээ би эргээд хүүхэд насандаа очичих бол чи яах вэ? Миний эхнэр байна гэвэл хөгшдөн шүү дээ. Эхнэр өсгий чуулын үйл моралын дуурал болсон бог татан болоод хатан ихэд амар айлтгая. Орхим хайр жанж юм байна. Агуу их улсын ван чинь ягаад намайг тосохоор ирсэнгүй юм? Бог татнаа энд морилж ирэхийг тэр мэдгүй. Тэр юу хийж их? Баян хариугүй байна. Урам сэтгэлээр таана байна. Тэрнтэй уулзъя. Танаас мөр танилцаа. Бог татаа. Бач. Төргөрөн тогшууртай байхад таны амаасаа шулмууд харах улсын банкны өрчөг юм хоогдоо. Бүгдээ чирж аваасаа чавчиж ал. Бог татаа. Бог татаа. Улас гэрч мохот сонмор байхад. Аа?
Чи юу арихтад чигэх урамтай юу? Би яагаад ийм нэг өөдгөө хүү төрчихсөн юм бэ? Би өөдгөө. Тийм танай хэлчихв. Би архид чингэж. Гэтэл та надаар юу хэлгсэн бэ лээ? Эцэг тэнгэр аврал хайрлахгүй юм чи ямар арга байна вэ? Эрлэгийн нэлчээ дэвс өвөдөө хоёр амин өрнөгсөн ад чөтгөр шиг араас нэхэд огт салахгүй. Би тэнгэрд гарыг ихэд хол газар доорыг ихэд хатуу. Би одоо яалтай вэ? Юусэн солимчин живэрч гэж үү? Чи юунд хариуцахгүй? Хариуцсангүй биш хариуцчаа. Гэтэл манай тэрэг Монгол хүнээ няслахыг бас таахгүй. Оо тэнгэр. Би амуу мөрнөөс ухрд утааснаас тааш өдөржи амж болбодгүй ч л байна. Нэг газар хүрээд 3 хоноггүй жив сүвэдгийн тэрэг нэхэд ирчихнэ. Миний тэргүүн сайд хаваа юу? Орхим язуурт олон хаад минь яана. Чи намайг эрлэх залчих шахсан. Юу? Албаар тогт томсон тэргүүн сайд болоод олон хад чинь над тусалж Монгол цэргийн ухруулахгүй дээрээ оммих гаргаж намайг хорлох гэсэн алдар би ам утарж гэтэл аль өдөр хорлогдох хэмэднэ. Яагаад ийм болчих ч юм? Энх ясгүй та. Ийм болчихсон. Хэжээ ийм болж. Бид нэг дуусч. Энэ ертөчөөс удахгүй замхарна. Бог тата. Та хүүтэйгээ хамт тоотой энэ хэдэн хоногийг тавтайхан шиг өнгөрүүлэх юм бодоорой. Өрдгөө Баатар Жанжимэн. Бог тата. Манай эдгэр өмсгөөсгүй чууд настай ялхсууд Чингис хааны дайралтаас зайлх тэр холоос төмүүлж ирсэн. Харин живсөөдөн гарт үгэд жилийн нэг жирээгүй. Улсын ван та нарыг тохируулжээ. Би хамаарахгүй. Өнөөдөр амтай өвтэй тохируулаад хаах хүрэх. Би одоо чиний сануулгыг сонсъё. Өнтөг ойр хавийн ууландаг харан чайжигд байна. Саггад амар өвтгөд бэрх. Би нэг салаа чирэг тамлаад бог татан болоод хатад татвар жаалван нарын амар төвсний хамгаалъя. Гэвч улсын ван тэрний хамаарлаггүй. Би тэрний харагч дургу байна. Намайг тийшээ хүргэ. Танаа хоёр сонслоо гэжтэй. Намайг өөдгөөг шараач. Би өөдгөө. Хэрэгээс гарч мануул болжээ. Тэгэхээр бодоход бид над хөрг хүрэнд чивэл тайна гайг чирсэн хүн бол яг тэрэнд төрхмийн ач хүүнэ. Нөгөө хэргийн ээж нь ховдог чөтгөр байгаа. Ашиг шунж хүн алсан тэр хулгайг булаа тоосон юмтай хамт Чингис хаан тушаачсан бол ийм чусалтай үүсгэргүй. Гэтэл тэр сонсноо. Ач хүүгийнхаа авдартай алт мөнгө авчаад жалхай дэрми журамт баатар болгож Монголын аралжаачны тагнуул болгосон. Одоо Монгол хүн дайлж ирээд улс гэд мөхлийн аюул тулгарсан байхад тэрнээ түүсчээсэн язгууртаа хатан амиан бодож год дутаагаад балгал цайжи хойноос нь Чингис хаанд эднүүлсэн. Энэ мохордож гачигсан цагт би яалтай вэ? Арга мухардсан энэ улсын ван өөрийн эрэхгүй үххэн хүлээж суулсан тэр үед Чингис хааны хоёр жанжин Зевс Сүвэдэгийн хоёр түмэн их зэрэг аажмаар түүнд ойртон дөхөж байлаа. Балгасны иргэд бидний хэрмэн бохилж онол малчаад дутаасныг мэдэх юм бол уур утаар хорслог умдлан яаж илтгэхгүй бол та. Дутай. Манай агууих улсын ван одоо дөрөнд дутаах газартай байна. Аль нэг өдөр шургах газаргүй болвол танай өсөн хүлээжсэн шийдвэртэй нь аяндаа ирнэ. Хатуу дайнаас хашир цөхөд сүнсэн зайлж сүсэн хөмхөрсөн энэ улсын ван Монгол цэрэгтэй учирмагц улай Бутартланд иргэдээд шившхэн үзүүлэн далайн хөвөнд дэх өнчин зэлүүд арал дээр дутааж очжээ.
Эцэг тэнгэр минь надад аврал хайрлаач. Битгий намайг хаяанд нь хайчих. Ah